За эхний бодлого. За хэдүүл эндээс яг хөөр эхлээд тэгшэр болгож байгаа учраас хэлүүлэхдээ заавал тодорхойлогдох мууч гэдэг юм олж авах хэрэгтэй. За тэгэхээр логарифмын тодорхойлох мууч нь ямар байд юм бэ гэхээр за жишээлбэл логарифм а суурьтай b байг. За логарифмын тодорхойлох мууч юу гэдэг вэ гэхээр логарифм доторх тоо b бол тэгээс зэрэг байх хэрэгтэй. А суур бол яг хөөр бас тэгээс зэрэг мөн нэгээс ялгаатай байх хэрэгтэй гэсэн үг. За энэ бол логарифмын тодорхойлогдох мууч. За хэдүүл эхлээд тодорхойлох мууч болох юм бол за LGX гэдэг бол логарифм 10 суурьтай x ба. За тэгэнгүүт логарифм дотор тоо x биш тийм үү. Тэгэхээр x бол яг хөөр тэгээс зэрэг байх хэрэгтэй. А энд болохоор хойдол нь болохоор яг хөөр x-ийн суурьтай орсон юм чинь. Тэгэхээр x нь тэгээс зэрэг байх хэрэгтэй. Нэгээс ялгаатай байх хэрэгтэй гэсэн үг гана тийм үү. За энэ хоёр огтлцод яг хөөр тодорхойлогдох муужууд яг хөөр x нь тэгээс зэрэг байх хэрэгтэй юм. Бас x нь нэгэж болохгүй байна гэсэн үг. За одоо хэдүүл бодлого руу оръё. За LG гэдэг бол 10 суурьтай гэсэн. Тэгэхээр LGX нэмдэг нь за энэ логарифм x суурьтай 10-ыг бий авах гэхээр нэг чанар хэрэглээд суурийг сольчих. За ихтэй шууд сольчих. За нэгийг хуваах нь за 10 логарифм доктортой 10 бос суурь нь олчин. Тэгэхээр 10 суурьтай LGX болно. Энэ тэнцүү 2.5-тай тэнцүү болно. За энэ дээр ямар чанар хэрэглэж өгөхөөр энэ дээр логарифм a суурьтай b бол яг үгээр нэгийг хуваах нь логарифм b суурьтай a-тай тэнцүү гэдэг юм чанар гэдэг логарифмын. Тэгэхээр тэд тавыг хэрэглээд суурийг сольсон гэсэн үг. Тэгэхээр суурь нь 10 суурьтай болсон. За энэний дараагаар яг үгээр энэ үүний дараагаар би LGX-ийг би агч. LGX-ийг агч. LGX-ийг а гэх юм бол манай бодлого бол a дээр нэмдэг нь нэгийг хуваах нь a тэнцүү 2.5 болно. За эндээс ижил хуваар өгөөд энэ дээр а гүн, энэ дээр а гүн. За тэгээ хуваараа яах вэ гэхээр бас энэ хуваараас тодорхойлогдож мож авах хэрэгтэй. Тэгэхээр а бол яг үгээр тийг байж болохгүй гэсэн үг. Тоог тийг тоож болохгүй тийм үү? Тэгэхээр а бол тийг байж болохгүй. Тэнгүүд манай квадратч бол a квадрат. За хасах нь 2.5a нэмэх нь 1 тэнцүү тийг гарч байгаа. За эндээс манай a1 бол 2 гарна. a2 болохоор 2-ны 1 гарч байгаа. За ингээд бид нар орлуулга хийгээд a болчлоо. За үүнийхээ дараа бид нар яг үгээр x олох хэрэгтэй. Тэгэхээр LGX бол тэнцүү 2 гэсэн үг тийм үү. За энд хэдүүл ямар чанар хэрэглэх вэ гэхээр a-гийн за илтгэгч нь болохоор яг үгээр логарифм a суурьтай b. За a-гийн логарифм a суурьтай b илтгэгч юу болдог вэ гэхээр за энэ a хоорондоо хурааж өгч ойлгож болно. Тэгэхээр шууд b гардаг гэсэн үг. За тэнгуут яг үгээр b-ний 2 талаас яг үгээр 10 суурь авах хэрэгтэй гэсэн үг. 10 суурь авах хэрэгтэй. Тэгэхээр бол энд 10 энэ логарифм 10-тай ороод энд x үлдэнэ. x тэнцүү 10-ны 2 зэрэг буюу 100 гарч байгаа гэсэн үг. X тэнцүү 100. За нөгөө шийд нь болохоор яг үгээр LGX бол тэнцүү 2-ны 1 байгаа. За энэ 2 талаас 10 суурь авъя. 2 талаас 10 суурь авчих юм бол зүүн тал бол x болно. За баруун тал x-ийн 10-ны 2-ны 1 зэрэг болно. За 10-ны 2-ны 1 зэрэг болохоор язгуурдар 10 гэсэн үг. За ингээд манай хариу болохоор 100 болон язгуурдар 10 гарсан байна. За тэгээд энэ хоёр шийдэл маань яг нь хоёулаа тодорхойлох томоожийн нөхцөлийг хангаж байна. Тэгэхээр хоёулаа шийд боллоо гэсэн үг. За ингээд нэгдүгээр болгоны хариу бол D хөлбөр гарч байна. Зааш хоёрдугаар бодлого руу оръё. За хоёрдугаар болгон дээр болохоор яг үгээр логарифм a суурьтай b-гээс логарифм a суурьтай c-г хасах юм бол яа гэм бэ гэхээр логарифм a суурьтай b-г хуваах нь c гардаг. За тэгэхээр энэ логарифмын чанараараа хасчих. За түүнээс өмнө хэдүүл тодорхойлох мууж авах хэрэгтэй. За тодорхойлох мууж явах гэхээр логарифмын суурь нь хоёулаа x юм байна. Тэгэхээр x нь тэгээс их x нь нэгээс ялгаатай байх хэрэгтэй гэж болоо юм. За энэ чанараараа хасчих юм бол логарифм x суурьтай за 3-ыг хуваадаг нь 5 юм байна тийм үү? Тэнцүү 2. За эндээс би дахиад явах гэхээр энэ дээр хэрэглэсэн логарифмын суурь сольдог чанараа хэрэглэе. Тэгэх юм бол юу болох вэ гэхээр нэгийг хуваах нь логарифм за тэг 5-ны 3 гэдэг чинь тэг 16 гэсэн тийм ээ. Тэг 16 суурьтай x болно. Энэ нь 2-тэй тэнцүү болно. За тэгэхээр эндээс юу гарах вэ гэхээр 2-ны 1 тэнцүү логарифм тэг 16 суурьтай x болно гэсэн. Ингээ хоёрыг энэ хоёроос солбоод өгч шүү дээ тийм үү. За ингээд би энэ дараа явах гэхээр 0.6 хоёр талаас нь суурь авах хэрэгтэй байна. Тэнгүүт баруун тал явах гэхээр x болно. Зүүн тал явах гэхээр 0.6-гийн 2-ны 1 зэрэг гэсэн. Энэ бол явах гэхээр x тэнцүү язгуурдаар 0.6 гэсэн. За язгуурдаар 0.6 гэдэг бол явах гэхээр манай тодорхойлох мужийн нөхцөлийг бол хангаж байна. Тэгэхээр шийд бол чадна гэсэн. Тэнгүүт ингээд явах нь b хариу байх нэ. За дараагийн бодлого оръё. 3 дугаар бодлого. За 3 дугаар бодлого логарифм 5 суурьтай x-ийг өөрчилнө. Логарифм 7 суурьтай x-ийн зүйл логарифм 5 суурьтай 7 тэгш төлийг бодоо гэж
За ялгаагүй тодорхойлогдох мужийг эхлээд заавал авах хэрэгтэй. Тодорхойлогдох мууж бол ерөөс яг үгээр аль нь шийд болоо аль нь шийд болохгүй юм бэ гэдгийг хэлдэг. Тэгэхээр юу ихэнх хүүхдүүд бол эсвэлцгийн шалгалтын дээр тодорхойлох мууж авахгүйгээс болоод одоо харин дээр алдах, оноо алдах одоо боломжууд бас байдаг. За тэгэхээр энэ дээр тодорхойлох мууж яг үгээр x бол яг үгээр тгээс ирсэх гэл болоо юм. X бол тгээс ирсэх. За одоо энэ дээр ямар чанар юм бэ? Энэ дээр хараа энэ логарифм 5 суурьтай 7 гэж юм тийм үү? Тэгэхээр логарифм 5 суурьтай 7-г одоо би зайлуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгхийн тулд яг үгээр энэ логарифм 5 суурьтай x-ийг би задлжээ. За логарифмын ямар чанар вэ гэхээр логарифм a суурьтай b болохоор би ижлэхэн суурьаар задлж болдог. Тэрний үс үгээр логарифм a суурьтай b хувахан логарифм a суурьтай b гэнэ c суурьтай b шүү. Логарифм c суурьтай b тэгээд логарифм c суурьтай a гэж ижлэхэн суурьаар задлж болдог. За тэгэхээр би логарифм 5 суурьтай x-ийг бол би юуг задлах вэ гэхээр логарифм 7 суурьтай x хуваадаг нь логарифм 7 суурьтай 5. За үржигдэг нь логарифм. За эндээс ингэж чи да. Агуулгын хувьд бол ингэж болохгүй гэж байна. За ингэ задлцсан тийм үү. За одоо энийг цааш нь өөрчлөх юм бол юу болох вэ гэхээр логарифм 7 суурьтай x хуваадаг нь логарифм 7 суурьтай 5 үржигдэг нь. За одоо энэ яг логарифм 7 суурьтай x байгаа. За нөгөө талд нь болохоор логарифм 5 суурьтай 7 байгаа. За одоо би энэний хоёр талын логарифм 7 суурьтай 5-аар үржүүлчих. За яагаад үржүүлэх гэдэг нь гэхээр за логарифм a суурьтай b-г логарифм b суурьтай a-гаар үржих юм бол 1 гардаг. За тэгэхээр яг үгээр 7 суурьтай 5-ыг 5 суурьтай 7-аар үржүүл 1 гарна тийм үү? За энэний тэнцвэрийн хоёр талыг би логарифм 7 суурьтай 5-аар үржлээ. За энд болохоор энэ энэтэй хураагдчихын зүүн талд гэх юм бол логарифм 7 суурьтай x-ийг логарифм 7 суурьтай x-ээр үржүүлэх юм бол юу болох вэ? Логарифм 7 суурьтай x-ийн квадрат харна тийм үү? X-ийн квадрат харна. За энэ болохоор баруун тал бол яхаар явах вэ? Нэг гарч байна. За үүний дараагаар би явах гэхээр логарифм 7 суурьтай x-ийг би a гэдээ орлуулчих. За тэгэх юм бол юу болох вэ гэхээр a квадрат тэнцүү 1 болно. За одоо энэ тэнцвэрийн хоёр талаас нь язгуур авлаа. За энэ үйл мэддэгдэх тоноос язгуур авч байгаа учраас модултай гарна. За нэгээс язгуур авах юм бол 1 гарна. За ингээ модул маань нэмэх хасах гэж сална. Тэгэхээр a бол тэнцүү нэмэх хасах 1 гэж сална гэсэн. За одоо ингээд a-га олчлоо. За одоо буцаа x олъё. Логарифм 7 суурьтай x бол тэнцүү 1-тэй тэнцүү. Эндээс хоёр талаас нь 7 суурь авах юм бол x тэнцүү 7 гарна тийм үү? За логарифм 7 суурьтай x болохоор тэнцүү хасах 1-тэй тэнцүү. Хоёр талаас нь 7 суурь авах юм бол x тэнцүү 7-гийн хасах 1 z гарна. Энэ болохоор 7-аас нагддаг чинь 7-ны 1 гарна гэсэн. За ингээд 7 болон 7-ны 1 гэдэг хариу бол яг нь C хөлбөр байна. Манай тодорхойлогдох мужууд яг нь хоёулаа оршиж байна. Тэгэхээр яг гэхээр энэ бол C хөлбөр, зөв хөлбөр байна гэж. За окей, дөрөвдүгээр бодлого оръё. За дөрөвдүгээр бодлого дээр би яг гэхээр шууд ижил хувааргууд үржижээ. Тэгэх юм бол яг гэхээр энэ дээр би 6-аас нь LG-X-ээр өгнө. Энэ дээр би 2 дээр нэмэх нь LG-X-ээр өгнө. За эхлээд энэ дээр л өгчий. За тэгэх юм бол 5 6 30 30-аас асах нь 5 LG-X хасдаг нь 2, хасдаг нь 2 LG-X хуваадаг нь 2 дээр нэмдэг нь LG-X үржигдэг нь 6-аас нь LG-X тэнцүү 1 бол. За эндээс би явах гэхэд LG-X-ийг одоо би за энэ доор нь биччихье да. Эндээс би LG-X-ийг A гэдээ орлуулчих. За LG-X-ийг A гэж орлуулчих юм бол 28-аас хасдаг нь энэ дээр чи юу вэ? Энэ дээр шуучлаа. Энэ дээр чи 1 юм биш үү? Энэ чи 1 юм байна. Энэ хоёрыг очиж. За тэгвэл 28-аас 6 хуваадаг нь 2 дээр нэмдэг нь А бүржидэг нь 6-аас нь А болно. За нэгийн зүүн дотор оруулчих. Тэгэх юм бол хасах нь 1 тэнцүүдийг болно. За энэ дээр болохоор юу энээр үржүүлэх нь 12. За хасах нь 2А нэмэх нь 6 гэдэг чинь нэмэх нь 4А болох юм байна. За нэмэх нь А хасах нь А гэдэг чинь хасах нь А квадрат болох юм. За энэ хоёрыг үржиж, энэ хоёрыг үржих юм бол яг үгээр 28-аас хасах нь 6А, хасдаг нь 12, хасдаг нь 4А, нэмдэг нь А квадрат. За одоо хэвлээ хуваарь хаях болоогүй шүү. Хуваарь хаях болоогүй. Хуваарь хаях тодорхойлогдох мужид хэвлээ хуваарь хааш штэ. За 2 дээр нэмэх нь А, 6-аас нь А бол явж л байна. За хүүхдүүд бол одоо шууд хуваарь хаях гэдэг. За энд хуваарьт бид рүүл мэрэгт тоо учраас бид нар бол хуваарийг шууд хайж чадахгүй. За тэнгуут хүртвэрээ бодох юм бол яг үгээр А квадрат хасдаг нь
10а нэмдэг нь 16 хуваадаг нь 2 дээр нэмдэг нь а үржидэг нь 6-аас асах нь а гэнэ. За тэнцүү тийг болно. За одоо энэ рационал тэнцэл биш яаж ядах вэ? Рационал тэнцэл биш бодож байгаа үед бид нар тодорхойлогдох мужийг тийм ээ дахиад авнаа. За тодорхойлогдох мужийг авах юм бол 2 дээр нэмэх нь а тийг байж болохгүй. 6-аас асах нь а-наас тийг байж болохгүй. Яагаад гэвэл тоог тиг тоож болдгоо шүү дээ. Тэгэхээр эндээс а бол яг гэхээр хасах 2 байж болохгүй. А бол 6 байж болохгүй. Хэдүүлээ логарифмын тодорхойлогдох мужийг аваагүй юм байна. За логарифмын тодорхойлогдох муж бол яг гэхээр шууд ойлгомжтой яг нь x бол яг нь тэгээс хэрсэг байх нь тийм үү? X бол тэгээс хэрсэг байх нь. За энэ хоёр хоёулаа хуваарт байгаа учраас яг гэхээр юу юм бэ? 2 дээр нэмэх нь LGX нь яг гэхээр тиг байж болохгүй юм байна. Эндээс бол яг гэхээр LGX нь яг гэхээр хасах 2 байж болохгүй. За энийг жоох хийлүүлчихье. За тэгэх юм бол эндээс 2-аас 10 сурвалжих юм бол x нь 10-ын хасах 2 зэрэг буюу 100-ны 1 болж явах нь болохгүй байна. За эндээс харин LGX нь яг гэхээр 6 байж болохгүй юм байна. Тэгэхээр 2-аас 10 сурвалжих юм бол x бол яг нь 10-ын 6 зэрэг байж явах нь болохгүй нэ. За энэ бол манай логарифмын тодорхойлогдох муж шүү. Багш нь ихэнд нь агуулгүй шууд бодоод цааш явчлаа. За энэ бол логарифмын тодорхойлогдох муж. Энэ бол харин яг гэхээр энд гарсан рационал тэгштэйлийн тодорхойлогдох муж ялгаатай байгааз. За одоо тэнгууд тодорхойлогдох мужийг авсан бол хуваараа хайчин. Тэнгууд яг гэхээр а квадрат хасах нь 10а нэмэг нь 16 тэнцүү тиг гэдэг тэгштэйлийг бодно. За эндээс л яг гэхээр а-гаас 8-ыг үржидэг нь а-гаас 2 тэнцүү тиг гэдэг өргөдгөн болгон задарчих юм байна. А тэнцүү 8 а тэнцүү 2 гэдэг шийдтэй юм байна. За тэнгууд LGX нь 8-тэй тэнцүү бол за x бол хэд байх вэ гэхээр x бол 2-оос нь 10 суурь авчвал 10-ын 8 зэрэг байна. За LGX бол LGX нь 2-тэй тэнцүү бол яг гэхээр x нь 2-оос нь 10 суурь авбал 12 зэрэг юм. За ингээд тодорхойлогдох мужид бол ямар нэгэн яах нь харьцаж зүйл бол байхгүй тийм үү? Тэгээс их гэдэг нөхцөлийг хангаж байна. Дээрээс нь 100-ны 1-ээс ялгаатай гэсэн 16 зэрэгс ялгаатай гэсэн. Тэгэхээр энэ бол яг нь энэ хоёрыг хоёулаа шийдволж чадна гэсэн. Хэрвээ тодорхойлогдох мужинд орохгүй гэсэн бол шийдволж чаддаг гэсэн үг шүү. За ингээд энэ болгоны хариу болохоор 12 төвшин 100. За ингээд D хувилбар байна. За дараагийн бодлогоор орцгоё. За дараагийн бодлого болохоор за нэг юм бодлого байна. За одоо хэвэл яг гэхээр энэ ялгууртай учраас за ихэ тодорхойлох мужи авъя. За ерөөсө тодорхойлох мужи авахгүй зүгээр шууд л бодох гэдэг шүү. За тодорхойлох мужи авах юм бол яг гэхээр 4.5-аас хасдаг нь x нь тгээс эрсэх гэсэн үг тийм үү? За энд яг гэхээр x нь тгээс эрсэх бас нэг нөхцөл байна. За энэ хоёрын огтлцод юм байна. За энэ дээр та нар анзаарсан бол 4.5-аас хасах нь x энэ хаалтанд диж өгсөн бооз. Энэ бол яг гэхээр логарифм доторх тоо шүү гэдгийг илтгэж өгч байгаа шүү. За эндээс x нь 4.5-аас бага гэж гарах юм байна. За эндээс x нь тгээс бага гэж их гэж гарна. За энэ хоёрыг тоо шулуун дээр зураад огтлцуулах юм бол юу гарах вэ гэж. За тэгэхээр t гэдэг тоогоо юм байна. 4.5 гэдэг тоогоо юм байна. За систем учраас би огтлцуулах хэрэгтэй заавал. Тэгэхээр тгээс их гэхээр ийш явна. 4.5-аас бага гэхээр явах нь зүүн тийш явна. За тэгээ энэ хоёр давхартж байгаа огтлцоос нь болохоор энэ нь тийм үү. Тэгэхээр энэс манай тодорхойлогдох муж бол x харьяалагдах нь энэ бол харьяалагдах гэсэн үг. X харьяалагдах нь 0-оос 4.5-ийн хооронд байгаа тоо бол энэ тэгшийг шийдвэрч чадна гэсэн үг. За тэгээд бодлого оръё. За тодорхойлох мужи авцсан. За энэ дэр шууд LG 4.5-аас хасах нь x. За энэ ижил суурьтай хасраа орж ирсэн яг үгээр хооронд нь хуваан тийм 4.5-ыг хуваах нь x болно. За одоо хоёулаас нь 10 суурь авчих юм бол 4.5-аас хасдаг нь x нь 4.5-ыг хуваах нь x-тэй тэнцүү болно. За энэ дээр ижил хуваарийг энэ дээр x өргөн, энэ дээр x өргөн. За тэгээд x бол тгээс ялгаатай гингүүтээ хуваараа хаялаа. За тэгэнгүүт 4.5x хасдаг нь x-ийн квадрат нь тэнцүү 4.5 болно. За эндээс нөгөөд шиг гаргачих юм бол x-ийн квадрат хасах нь 4.5x нэмдэг нь нэмдэг нь 4.5 тэнцүү тэг болно гэж. За одоо эндээс хэвлүүлээ яг гэхээр энэ хүү квадрат тэгштэглийг бодох хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За энэ хүү квадрат тэгштгэл бол яаж бодогдох вэ гэхээр x-ээс хасах нь 3-ыг үрждэг нь x-ээс хасах нь 1.5 гэдэг өргөдгөн болгон задарчих юм байна. За эндээс x тэнцүү бол яг нь 3 байх нь x тэнцүү
1.5 гэдэг чинь 2-ны 3 байх нь. За ингээд рационал тэгштгэлийн тодорхойлох мужид бол харьж байгаа байхгүй учраас энэ хоёр хоёулаа шийд болно тийм үү. За дээрэс нь манай x бол яг үхээр 0-аас 4.5 хооронд байгаа. Тэгэхээр бас яах нь энэ тодорхойлох мужид бас зөрөөлөх байхгүй шийд болж чадчихэв. Тэгэхээр манай хариу бол 3 бол 1.5 гэдэг чинь бие үйлдвэр байна. За окей 6 дугаар бодлоо. За 6 дугаар бодлого дээр тэгээд тодорхойлох мужид тооцох хэрэгтэй. За тодорхойлох мужийг ихлээр тооцъё. За энэ логарифм доторх тоо бол яг үхээр тгээс эрсэх байх хэвээр. За энэ логарифм доторх тоо яг нь бас тгээс эрсэх байх хэвээр. За гэхдээ язгуур бол яг тэгтээ тэнцэж болдог. Гэхдээ тэр нөхцөл бол энэ дээр бол яг үхээр хүчингү болно. Ягаад гэвэл логарифм доторх тоо бол заавал тгээс эрсэх байдаг. За тэгээ энэ хоёрын систем гэсэн үг тийм үү. Эндээс x нь болохоор нөгөө шиг гаршин хуваач нь 0.5-аас их юм бэ. За энэ хоёрлыг квадрат зэрэг төвшүүлчих юм бол x нь 9-өөс их юм бэ. За энэ хоёрыг огтлцуулах юм бол яг үхээр x нь 9-өөс их гээд шууд харагдаж байгаа шүү тийм ээ. Тоон шилэн дээр зурх юм бол 9-өөс их гэдэг харагдаж байгаа. За одоо хэдүүл яг үхээр шууд бодлого үү. За энэ дээр логарифм нэг юм чанар байдаг. За a гүйцэтгэх нь логарифм b сүртэй c. За энэ a бол яг үхээр логарифмын тоогны зэрэг болж ордог. Тэгэхээр логарифм b сүртэй c-ийн a зэрэг болдог гэсэн. За энэ хүү чанарыг хэрэглэх юм бол энэ 0.5 бол яг үхээр энэний зэрэг болж орно гэсэн үг тийм үү. Тэнгүүд LG 2x-с хасдаг нь 0.5 зэрэг тэнцүү. За 1 гэдэг тоо бол яг үхээр 1 гэдэг тоо бол LG 10 гэсэн үг. Логарифм a сүртэй a бол 1 гард. Логарифмын суурь болон логарифм доторх тоо 2 ижлэх байх юм бол 1 гардаг. Тэгэхээр энэ бол LG 10 гэсэн үг. За LG 10-аас энийг хасах юм бол яг үхээр хасчихвал хуваана гэдэг хэдүүл үүдсэн байгаа. Тэгэхээр 10-ыг хуваадаг нь язгуурын дотор x-с хасах нь 9 гэдэг яхна. Ийм болчихно. За эндээс 2 тасны багш нь 10 суурь авчи. 10 суурь авбал юу болох вэ гэхээр 2x-с хасах нь 1-ийн 2-ны 1 зэрэг тэнцүү. 10-ыг хуваадаг нь язгуур дотор x-с хасдаг нь 9 болно гэсэн үг. За энэ хүү тэгштэглийг би одоо бодох хэрэгтэй боллоо гэсэн үг. За тэнгууд эндээс хэдүүл ингэ 2-ны 1 зэрэг гэдэг бол энэ нэг шүү. 2-ны 1 зэрэг гэдэг бол яг үхээр язгуур дор 2x-с хасах нь 1 гэсэн үг тийм үү. Тэнцүү 10-ыг хуваадаг нь язгуур дор x-с хасах нь 9. За ингээд хэдүүлээ энэ тэгштэглийг бол хэдүүлээ яаж бодох вэ гэхээр шууд хоёр талыг нь квадрат зэрэг дэвшүүлээд бодчихъя. За яагаад шууд хоёр талын квадрат зэрэг дэвшүүлж чадахгүй гэхээр тэнцэтгэлийн хоёр тал яг нь хоёулаа тгээс их. За хоёр тал тгээс их учраас за квадрат зэрэг дэвшүүлье гэж чиж багш. Дэвшүүлье. За хэрвээ аль нэг тал нь сөрөг байсан бол бид нар квадрат зэрэг дэвшүүлж чадахгүй. Эсвэл нөгөө тал нь сөрөг тал нь жишээлбэл x-тэй байх юм бол тэр x-с хамаарсан юм шууд тгээс их гэж чад зэрэг хоёр талын тэгш зэрэг дэвшүүлдэг байгаа шүү. За хоёр талын квадрат зэрэг дэвшүүллээ. Хоёр талын квадрат дэвшүүлэх юм бол за энэ болохоор 2x-с 1 болно. За энд бол яг гэхээр 100 хуваадаг нь x-с 9 болно. За энэ дээр x-с 9-оор өгнө. За эндээс тодорхойлох мөч тооцоод хуваарийг хаялаа x нь 9-өөс ялгаатай байх хэвээр. За энэ дээр нүгс x-ний 9-өөс 9 гэж гарцсан байгаа юм тийм ээ. За ингээд гişүншин үржүүлэх юм бол энэ квадратч юу гарах вэ гэхээр 2x квадрат хасдаг нь 19x хасдаг нь 91 тэнцүү t гэсэн квадрат гарна. За энэ хүү тэгштэглийг бодоод шийдэ олох юм бол юу гарах вэ гэхээр эхний шийд бол яг вэ гэхээр 13. За хоёрдугаар шийд бол яг вэ гэхээр хасах 3.5 гарч байгаа юм. За одоо энэ хоёр шийдийн алийг авах вэ гэж. За одоо ингээд ээж дээр бол жишээлбэл энэ хоёр хариу хоёулаа байж болно. Гэхдээ энэ дээр бол 13 нэгдсэн байна. Тэгэхээр яг үгээр эндээс тодорхойлогдох мужийг харна гэдэг л. Тодорхойлох мужийг нь 9-өөс 90 байх хэрэгтэй гэж. Тэгэхээр 9-өөс 90 их хариу нь аль нь вэ гэхээр 13 бол 9-өөс 90 их. Тэгэхээр энэ бол яг нь шийд болно гэсэн үг. Ингээд 13 гэдэг хариу бол сонгогдож байна. Ингээд C хэлбэр боллоо. Окей. Дараагийн боц руу шилжээ. За 7 дугаар бодлоо. За 7 дугаар бодлого бол яг гэхээр тодорхойлох мужийг ихлээр тооцчих. 95 бид маань тэгштэл бодож байгаа заавал тодорхойлогдох мужийг гэдэг юм бодож явах хэрэгтэй. Тэнцэтгэл биш бодож байгаа бас заавал тодорхойлогдох мужийг гэдэг юм бодож явах хэрэгтэй шүү. За энэ хоёр болохоор яг гэхээр шууд зэрэг нь бол орчин тийм үү. Тэгэхээр LG уучлаарай би тодорхойлогдох мужийг бодож байгаа шүү дээ.
За эндээс болохоор яг үгээр тодорхой томч тоос 3x сум 5 тэгээс их байна. X дээр нэмэх нь 1 нь бас явна. Тэгээс их байна. За энэ хоёрын огтлцол байна. Тэгэхээр x нь 3-ны 5-аас эрсэх, x нь хасах 1-ээс эрсэх. За энэ хоёроос мэдээж бол явах нь x нь 3-ны 5-аас их тоо байх нэ. За яагаад тодорхой томч дээр огтлцыг авдаг вэ гэхээр энэ хоёрыг хоёуланг нь хангах тийм тоо болж байгаа учраас яг нь хоёуланг нь огтлцуулдаг гэсэн. За ингээд тодорхой x нь 3-ны 5-аас их байна. За одоо шууд бодлого руу орох юм бол энэ хоёр зэргийг би зэрэг болгоод өгч чинь тэнгууд ээлжийн 3x-ээс хасах нь 5-ын квадрат. За хасах нь ээлжийн x дээр нэмэх нь 1. За 2 гэдэг бол яг үгээр 2 гэдэг тоол. За энд чи 2 гэдэг тоол ээлжийн 100 гэсэн үг тийм үү? 12 зэрэг шүү дээ. 100 чинь тэгээд 2 нь урагшаа буугаад 10 гэдэг нэг болоод 2 болно. За тэнгууд ээлжийн 100-аас хасдаг нь за энэ хоёрыг би бас 5-ын зэрэг болгоод өгчий. Тэгэхээр ээлжийн 5-ын 2 зэрэг буюу 25 болно. За одоо яг гэхээр хасч байгаа учраас шууд хуваа. За тэнгууд ээлжийн 3x-ээс хасдаг нь 5-ын квадрат хуваадаг нь x дээр нэмдэг нь 1 тэнцүү. За ээлжийн 125 дуурхан бол 4. За 2-аас нь 10 суурь авлаа. Логарифмд хаягдана. 3x-ээс хасах нь 5-ын квадрат хуваах нь x дээр нэмэх нь 1 тэнцүү 4 болно. За эндээс тодорхойлогдох мөч. За эндээс шууд x дээр нэмэх 1-ийг өгөөд тодорхойлогдох мөч тооцоод хуваарийг хаях юм бол ийм гарнаа. X насах 1 гэж болохгүй. За ингээд шууд бодох юм бол энийг цааш нь бодвол за тэр шууд квадрат төршүүлж x-ийн квадратаас хасдаг нь 30x нэмдэг нь 25 тэнцүү 4x дээр нэмдэг нь 4. За эндээс 9x-ийн квадрат хасах нь 34x хасах нь 29 тэнцүү тэг гэдэг тэгшлэл гарах юм байна. За энэ хүү тэгшлэлийг одоо бодох юм бол шийд нь юу гарах вэ гэхээр за бүх нэг шийдийг харчих гэдэг. За шийд нь болохоор юу юм бэ? x1 нь болохоор 3 гарч байгаа юм байна. x2 нь болохоор 9-ний 7 гарч байгаа юм байна. 9-ний 7 гарч байгаа юм байна. Энэ 20 тосгон 4 гэдэг юу юм бэ? 21 юм байна шүү. Хоочлаарай энэ 21 юм байна. Тэгээд 3 9-ний 7 гэдэг хоёр хэрэг гарч байгаа юм байна. За тодорхойлогдох мууч бол бидэрт юу гэж хэлсэн бэ гэхээр 3-ны 5-аас их тоог аваарай гэсэн. Тэгэхээр бол 3-ны 5 9-ний 7 бол мэдээж 9-ний 7 бага. Тэгэхээр яах вэ гэхээр 3 бол яах нь манай бодлогын хариу болж байгаа гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ бол B хувилбар гарч ийна гэсэн үг. За тодорхойлогдох мууч мэдгүй хөхд бол яг хөхөр шууд сийг дуулах нь шүү дээ. Тэгэл ингээл оноогоо алдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүртэл бүгдийг бодчихонгуудаа ганц тодорхойлогдох мужаас болоод оноогоо алдах гэдэг бол маш харамсалтай юм болж байна гэсэн үг. За ингээд дараагийн бодлого бол 8 дугаар бодлого болсон байна. За 8 дугаар бодлого бодцгоо. За энэ дээр тодорхойлогдох муж бол за ерөөсөө амархан юм байна. Тодорхойлогдох муж бол яг гэхээр x бол яг нь ерөөсөө тэгээс их хөстэй гэсэн юм байна. За эндээс бол шууд харагдаж байна да. Логарифм 4 суурьтай x-ийг би a гэж. За тэгэх юм бол яг гэхээр энд 4a квадрат болно. Нэмдэг нь за энэ 2 болохоор урагшаа бууч штэ тийм үү. Тэгээ хоёрыг хоёруулж хэдөө 4a болно. Нэмэх нь 1 тэнцүү тэг болно. За энэ дэр энэ логарифм доторх тооны квадрат логарифмын квадрат хоёр хүүхдүүд их андуурдаг. Тэгэхээр энэ дээр та тэр эргэлзээг бас гаргаад аваарай. Логарифм тэрний квадрат байх юм бол яг гэхээр гадуур заавал хаалттай байгаад ялгаж өгөхийн тулд заавал хайлт тавьж байгаа. За энэ дээр бас зүгээр нэг юм нэмээд хэлэхэд энэ хоёр бол бичиглийн хувьд бол яг адилхан шүү. Логарифм квадрат 4 суурьтай x энэ бол юутай адилхан бэ гэхээр логарифм 4 суурьтай x-ийн квадраттай яг адилхан бичлэгтэй байдаг шүү хүүхдүүд энийг сайн анхаараарай. За ингээд манай квадрат 4 квадрат нэг 4a нэг хэнийг гарцсан эндээс за энэ бол шууд бүтэн квадратыг хадах юм байна. 2a дээр нэмдэг нэгийн квадрат болох юм байна. За энэ тэнцүү тэг болно. Эндээс a тэнцүү асуу 2-ны 1 болно. За одоо тэнгуут явах гэхээр логарифм 4 суурьтай x-ээ бид нар чинь a гэсэн шүү дээ. Логарифм 4 суурьтай x бол хасах 2-ны 1 болно. 2-аас нь 4 суурь авлаа. За энэ хоорондоо 4-д хувааж гэдэг x үлдэнэ. За энэ 4-ийн хасах 2-ны 1 зэрэг үлдэх юм байна. За эндээс 4-ийн хасах 2-ны 1-ийг хамтаа тооцоцгоо. За x бол тэнцүү 4-ийн хасах 2-ны 1 зэрэг гэдэг бол 4-ийн 2-ны 1 зэргийн хасах 1 зэрэг гэж болно тийм үү. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхээр 4-ийн 2-ны 1 зэрэг гэдэг бол яг нь язгуур дээр 4 шүү дээ. Тэгэхээр x бол тэнцүү
нэгийг хуваадаг. За хасах нэг чинь болохоор А-гийн хасах нэг зэрэг бол нэгийг хуваах нь А гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр нэгийг хуваах нь язгуур дор 4 болно. Эндээс x тэнцүү 2-ны 1 болно гэсэн үг. За ингээд манай хариу бол 0.5 буюу А хувилбар болж байна гэсэн үг тийм ээ. Тэгээ яг тодорхойлох мужиг бол хангаж байна. За сүүлийн хоёр болохоор орж ирлээ. За сүүлийн хоёр бодлого дээр болохоор ийм болгоом. За эхлээд яг үгээр тодорхойлогдох мужиг тооцох хэрэгтэй байна. За тэгэхээр 3x квадрат нэмэх нь 7x энэ бол тгээс хэрсэх байх хэрэгтэй. За x бол яг нь тгээс хэрсэх байх хэрэгтэй гэсэн энэ хоёрыг бодох нэ. За энэ эхний тэнцэл бишээс би x-ийг хаалт юм гаргах чи. За энийг багш нь доод талд нь бодвол зүгээр хаа. За энэ бол квадрат тэнцэл биш байна. За x-ийг хаалт юм гаргачих юм бол 3x дээр нэмдэг нь 7 тгээс эрсэх гэсэн үг. За эндээс явах үгээр эндээс тэнцүү тэг гэдэг шийд гарна. Эндээс хасах 3-ны 7 гэдэг шийд гарна. За квадрат тэнцэл биш төр бол яадаг вэ гэхээр эхлээд тэгтээ тэнцэх шийдүүдийг очдог. За тэгтээ тэнцэх шийдүүдээ олсныхаа дараа явах үгээр тоон шулуу ашиглаад аль завсрыг авах юм бэ гэдэг шийдэгддэг. За тэгэхээр энд болохоор явах үгээр хасах 3-ны 7 гэдэг тоо юм байна. Энд тэг гэдэг тоо. За ингээд манай тоон шулуун бол явах үгээр 3 тусгаж хуваагдчихвол за тэнгууд би яг үгээр энэ тгээс их завсар буюу эндээс би 2 гэдэг тоог авч үзээд энийг бишээ тавиад үзчих. Тэгэх юм бол энэ 2 болно. Энэ за энэ 6 дээр 7 нэмээ 13 26 гэдэг чинь яг үгээр 26 гэдэг тоо бол y-ийг тоо тийм үү. Тэгэхээр би нэмэх тэмдэг тавилаа. За энэ квадрат тэнцэл биш учраас тэмдэг бол сүйжлэх ёстой. Нэмэх хасах нэмэх гэд сүйжлээд явчихна. За энэ тэмдэг яагаад сүйждэг учрыг та хэд мэдхийг хүсвэл миний нэг хичээл байгаа. Тэр YouTube хуудасаас миний хичээлийг одоод үзчихээрэй. Квадрат тэнцэл бишийг бодох гэж байж байгаа. За ингээд нэмэх хасах нэмэх гэх тэмдгийг тооцчлоо. За дараа манай тэнцэл биш бол юу хайж байгаа гэхээр тгээс их буюу бид нар нэмэх завсрыг авах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр нэмэх завсрыг хэвлээ. Тодруулаад бодъё. За нэмэх завсрыг хэвлээ. Ногооноор бодъё. За тэгэхээр энэ завсар бол яг нь манай шийд болно. Энэ завсар бол яг нь манай шийд болно. За энэ дээр нэмээд за дахиад яг одоо энэ хоёр дахь тэнцэл бишийг хамт зуръя. За тэгэх юм бол яг гэхээр манай шийд бол хасах 3-ны 7 за 0 гэдэг шийд бол давхардж байгаа. За эхний квадрат тэнцэл бишийг бодох юм бол яг гэхээр хасах 3-ны 7-оос бага тгээс их гэж ийсэн. За хоёр дахь тэнцэл биш нь болохоор x нь тгээс их гэсэн. Тэгээд энэ хоёрын давхардж байгаа хэсэг бол хоёр давхар давхардж байгаа хэсэг бол яг нь энэ энэ тийм үү. Тэгэхээр эндээс x бол яг гэхээр тгээс хэрсэх байх хэрэгтэй гэсэн. За энэ бол манай тодорхойлогдох муж байна. За одоо хэдүүл яг үгээр тодорхойлох муж болсон бодлого руу орцгоё. За одоо энэ дэр хэдүүлээ логарифм 2 суурьтай 3x-ийн квадрат нэмэх нь 7x тэнцүү зал 2 гэдэг болохоор яг үгээр логарифм 2 суурьтай 2-ийн 2 зэрэг буюу 4 гэсэн үг тийм үү? 4 болно. Нэмдэг нь логарифм за 2 нь 0.5 гэдэг чинь болохоор 2-ын 1 гэж байгаа. 2-ын 1 чинь болохоор 2-ын хасах 1 зэрэг тийм үү? Тэгээд x болно. За одоо энэ багш нэг чанарыг сэргэн санаалъя. За тэр чанар багш нарийн өөр өнгөөр тэмдэглэжээ. Тэгэхээр ямар чанар хүчинтэй байдаг вэ гэхээр логарифм a-гийн c зэрэг b байх юм бол яадаг вэ гэхээр за энэ дээр b-гийн 1 зэрэг байх тийм үү? Тэгэхээр энэ 1 бол дээрээс бууж ирнэ. А c бол доороос бууж ирнэ. Тэгэхээр нэгийг хуваах нь c болдог. Үүждэг нь логарифм a суурьтай b гэсэн нэг чанар байдаг. За энэ хүү чанараар бодох юм бол логарифм 2 суурьтай 3x квадрат нэмэх нь 7x тэнцүү логарифм 2 суурьтай 4 хасдаг нь за эндээс 1 бууж ирнэ, эндээс хасах 1 бууж ирнэ. Тэгээ нэг хасах 1 туухаар хасах 1 болно. Тэгээ логарифм 2 суурьтай x болно. За ижил хуваартай байгаа учраас энэ бол яг үгээр шууд 4-ийг хуваадаг нь x болно. За энэ бол яг үгээр 3x-ийн квадрат нэмэх нь 7x-ийг хараад ирнэ тийм үү? Итгэн логарифм 2 суурьтай учраас. За одоо энэ дээр ижил хуваар өгье. Ижил хуваар энэ дээр өгнө. Тэгэх юм бол 3x-ийн куб нэмдэг нь 7x-ийн квадрат хасдаг нь 4 тэнцүү тэг гэдэг куб тэгштэглийг явах нь бид нар бодох хэрэгтэй болох нэ. За тэгэхээр бид нар куб тэгштэглийг бол яг үгээр бид нар бүхэн шийдтэй үед олж чадна. Өөрөөс яг үгээр рационал шийдтэй үед бид нар бол олж чадна. За иррационал шийдтэй үед бол олоход их хэцүү. За тэгэхээр хэдүүлээ бүхэл болон бутархай шийдтэй гэдэг нь харъя. За хэрвээ куб тэгштгэл бодит шийдтэй байдаг юм бол яг үгээр
энэ бодит бүхэн шидтэй байд юм бол энэ хойдлын сул гишүүний хуваагчд байдаг. Тэгэхээр 4 гэдэг тоо бол яг хөөр 1 хуваагдана, 2 хуваагдана, 4 хуваагдана. За өөр хэд хуваагдж болох вэ гэхээр хасах 1 хуваагдж болно, хасах 2 хуваагдж болно. Өөр бас яг нь хасах 4 хуваагдж болно. Ингээд 6 тохиолдолд бид нар энэ тоонуудыг x-ийн хооронд авч шалгаж үзэх хэрэгтэй гэсэн. За хэдүүлээ жишээ болгоод x тэнцүү 1-ийг авъя. За 1-ийг сонгож аваад орлуулъя. Тэгэх юм бол энэ 3 болно. Энэ 7 болно. 10 болно. 14-өөс гараад 6. За тэгэхээр тэгтээ тэнцэхгүй учраас 1 бол яах нь вэ? Шийдвэл биш вэ. За хэдүүлээ хасах 1-ийг аваад үзье. За хасах 1-ийг аваад тавих юм бол хасах 1-ийн куб бол яах нь вэ? Хасах 1. Тэгэхээр энэ хасах 3 болно. Хасах 1-ийн квадрат 7 болно. За тэгээд энэ яах нь вэ? Хасах 4 болно. За энийг бодсон чи яа чинь? Тэг гарч чинь тийм үү? За ингээд ашгүй бид нэр нэг шийдэ оллоо. За тэгэнгүүт ингээд нэг шийдэ олцсон бид нар энэ кубдэгчлэг ер нь бодчихлоо гэсэн үг. За энэ хасах 1 бол яах нь нэг шийд мөн байна. Тэгэхээр хасах 1 гэдэг юм чи хаанаас гарч ирд юм бэ гэхээр x дээр нэмэх нь 1 тэнцүү тэг гэвэл хасах 1 гарч ирнэ үү те. Тэгэхээр энэ x дээр нэмэх нь 1-ийг энд нэг квадрат олон гишүүн төр хөвжүүлэх юм бол 3x-ийн куб нэмэх нь 7x-ийн квадрат хасах нь 4 гардаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэдүүл яг хөөр энийг x дээр нэмэх нь нэгд нь хуваагаад өгчээ. Тэгэхээр 3x-ийн куб нэмдэг нь 7x-ийн квадрат хасах нь 4 би яг хөөр x дээр нэмэх нь нэгд хуваачээ. За тэгэх юм бол энэ дээр би 3x квадратаар өгнө. За үржүүллээ. 3x куб болно. За нэмэх нэгийг энэгээр хэлэх юм бол нэмэх нь 3x-ийн квадрат болно. Хаслаа энэ хоёр хоорондоо хураагдана 4x квадрат болно. За эндээс 4 бууж ирнэ. Энэ дээр би 4x-ээр өгөх юм байна тийм үү? Энийхээ өмнөх тэмдгээр шууд тэмдэгэ тодорхойлоо явчихдаг. Тэгэхээр энэ 4x квадрат нэмэх нь 4x болох юм байна. Хаслаа энэ хоёр хоорондоо хураагдана. За хасах 4x энэ хасах нэмхийн хасах болно шүү дээ. Хасах нь 4 болно тийм үү? За одоо энэ дээр би хэдэр хүүхээр энэ x өнөختө хасах байгаа. Тэгэхээр би энэ дээр шууд хасах тэмдэг тавьчихна. Тэгээ би 4-өөр өгчин. Тэгэх юм бол энэ яг хүүхээр хасах 4x хасах нь 4 гээд яг нь шууд хуваагдчихлаа. За тэгэхээр энд бол яг юу байсан бэ гэхээр 3x квадрат нэмэх нь 4x хасах нь 4 байсан байх нэ. За одоо тэгэхээр яг хөөр би нэг шийдэ олцсон байгаа. За тэгэхээр одоо би энэ шийдэ олчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3x квадрат нэмдэг нь 4x хасдаг нь 4 тэнцүү тэг гэдэг квадрат тэгштэглийг бодох юм бол x1 нь юу гарах вэ гэж. За энэ хүү квадрат тэгштэглийг бодоод болох юм бол x1 нь болохоор 3-ны 2 гарах юм байна. x2 нь болохоор хасах 2 гарах юм байна. За ингээ манай тодорхойлогдох мужууд яг үгээр тгээс их тоо байх хэрэгтэй гэсэн тийм үү. Тэгэхээр хасах 1 хасах 2 бол яг үгээр тодорхойлогдох мужид орж чадахгүй учраас энэ хоёр бол яг нь шийд биш байна. За манай шийд бол аль нь яг үгээр за багш нь шийд энэ ногоонгээр тэмдэглэжээ. Манай шийд бол 3-ны 2 гэсэн хариу байна. Энэ хоёр яагаад хариу болж чадахгүй нөхөр тодорхойлогдох мужид орж чадахгүй байгаа учраас хариу болж чадахгүй байгаа. За ингээд x1 нь 3-ны 2 буюу манай шийд бол яг нь C хувилбар гарсан байна шүү. За 10 хамгийн сүүлийн бодлого. За хамгийн сүүлийн бодлого бол за энэ төрөөс хүүхдүүд алдсан байх нэг л боломж байгаа. Тэр нь яг хөөр энэ хасах 4.5 гэдэг бол ерөнхий хасах байгаа. Тэрнээс биш энэ x-с хасах нь 4.5 биш шүү хүүхдүүд. Тэгэхээр энэ яг хөөр хэдүүлээ тодорхойлогдох мөч бол маш амархан юм байна. X нь тэгээс их гэж байна. За тэгэнгүүт логарифм 9 сүртэй x-ийг би a гэдээ орлуулчих. Тэгэх юм бол яг хөөр a-гаас хасдаг нь 4.5-ын квадрат нэмдэг нь 10-ыг үржидэг нь a-гаас хасдаг нь 4.5 нэмдэг нь 24 тэнцүү тэг гэдэг яг нь тэгштэглийг бодоод гарч ийн гэсэн үг. За энэ дээр хүүхдүүд их алддаг л та. Энэ дээр хэрвээ энэ 4.5 ерөнхий хасах биш байсан бол яаж бичих ёстой байсан бэ гэхээр за багш нь тэрийг энд улаанаар арай өөр өнгөөр тэмдэглэе. Улаанаар биччихье. За хэрвээ энэ ерөнхий хасах биш байсан бол ингэж бичих ёстой байсан хүүхдүүд. x-с нь 4.5 гэж ингэж бичих ёстой байсан. Ингэж бичсэн бол яг хөөр энэ бол x-с нь 4.5 юм байна гэж ойлгоно. А хэрвээ ийм хаалт байхгүй бол яг хөөр энэ бол ерөнхий хасах байна гэж ойлгоно. За тэгэхээр хэдүүлээ одоо энэхүү квадрат хэвшлийг бодох нь шүү тийм үү. Тэгэхээр a квадрат хасах нь 9a за нэмдэг нь за 4.5-ын квадрат чинь болохоор 20/100-ны 25. За нэмдэг нь хаалцаадаа үргэлжлэх юм бол 10a хасдаг нь 45 нэмдэг нь 24
тэнцүү тэг болно. За энэ 9 дугаар бодлого руу орох гээд байна. Тэгэхээр хэдүүл энд нь ингээд хаалт хийгээд өгчээ. Ингээд энэ бол 9 дугаар бодлого гэсэн тийм ээ. Ингээд хаалт хийгээд өгч. За эндээс одоо энэ хүү квадрат шиг эмгэгчийн бол юу гарах вэ гэхээр а квадрат нэмдэг нь а хасах нь тэг 175 гарах юм байна. За эндээс шийдэ бодоо олчих юм бол А1 нь бол яг уу гэхээр 2-ны 1 юм байна. А2 нь бол яг уу гэхээр хасах 2-ны 3 юм байна. За ингээд А-га олчлоо. За одоо хэдүүл яг уу гэхээр x олох хэрэгтэй. Эндээс логарифм 9-тэй x бол яг уу гэхээр a-тай тэнцвүүгээр 2-ын 1-тэй тэнцүү юм байна. За 2 талаас нь 9-оор авчих юм бол зүүн талд x болно. За 9-ийн 2-ны 1 зэрэг болно. X тэнцүү язгуурдаар 9 буюу x тэнцүү 3 гэсэн хариу гарч. За нөгөөх нь логарифм 9-тэй x нь тэнцүү хасах 2-ны 3 гарлаа. За энэ бол яг хөөр x тэнцүү 9-оор авчих штэ. X тэнцүү 9-ийн хасах 2-ны 3 зэрэг гэсэн үг. За энэ бол юу гэсэн хөөр x тэнцүү 1-ийг хуваадаг нь язгуурдаар 9-ийн куб болно гэсэн үг. Язгуурдаар 9-ийн куб. Хас зэрэгч 1-ийг хуваах нь болно тийм үү. За тэнгуут энэ бол юутэй тэнцүү вэ гэхээр энэ бол 1-ийг хуваадаг нь 9 язгуурдаар 9 болно. 9-өөс язгуур авбал 3 гарна. Ингээд 27-ны 1 болно. За тэгэхээр x нь тгээс их байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр 3 болон 27-ны 1 хоёулаа тгээс их. За тэнгуут явах нь 3 гэдэг шийд 27-ны 1 гэдэг 2 шийд гарах нэ. За тэгээд энэ бодлого маань болохоор C2-гээр гарч байна. За ингээд манай тестийг сонгон өгсөн. Бас ингээд бичлэгээ өгсөн бодолтой хүүхдүүдэд баярлалаа. За тэгээд бүгдээрээ дараагийн сорилоор уулзцаая бүгдээрээ баяртай.